Одоо ер нь энд эдгээр морнууд ямар үйлдвэрийн морнууд вэ? Манай эмч маань хэлвэл. Нөгөө хүүхдийн киноны Garfield-д л байна л та. Яг шууд үйлдвэрхээс илүү би бол domestic short hair байнуудаа л хийж харж байна. Тийм domestic short hair гэдэг нь болохоор ерөнхийдөө жоохон ганган одоо жоохон тийм альбаны нэр агаад байгаа. Энэ ерөнхийдөө бол нөгөө яг цэвэр үйлдвэр юм биш тодорхой хэмжээний холцтой стритүүд гэж тийм нохонуудыг бол mix street гэж ярьдэн штэ. Морнуудыг болохоор үндсэндээ ерөнхийдөө domestic short hair гэд ярьчдаг. Тэгээд domestic-ууд байнуудаа л хийж харж байна. Ер нь тэгээ амтны одоо яг цэвэр үйлдвэрийн хүү үгүй юу гэдэг зүйлийг бас 100% тодорхойлох айгүй тийм юу байгаа. Монгол улсад бол боломж нөөц нь бол харьцангуй ховор байгаа. Яг удмын бичгтэй микрочиптэй яг баталгаатай амтнал биш л бол одоо нөө гадагшаа генийн sequence шинжилгээ хийлгэж тухайн амтныг цэвэр үгүй юу гэдгийг тодорхойлно. Тийм болохоор шууд гаднаас нараад энэ бол 100% тэрэ инэ гэж хэлэхэд ер нь бол Монгол улсад их төвөгтэй. Одоо холцтой гэдэг юм уу эсвэл одоо цэвэр гэдэг юм уу тэр үйлдвэр аль нэг нь одоо дижих хэд одоо давуу тал онцлог сул тал гэж байгаа юу? За би яг малын эмч хүний үүднээс хэлэхэд бол холцтой нөхдүүд, стрит нөхдүүд, доместикүүд ер нь айгүй тийм юу даацтай байдаг. Би алтрын тий одоо тэр юмд өвчлөмтгий биш хагалгаанд ороход ч гэсэн наркозын одоо хүндрэл даачдаг байдаг. Би сая тэл гэсэн үг биш үү те. Би саяда тий барагтааны хөвдүүд байдаггүй. За цэвэр үйлдвэрийн нөхдүүд чинь селекцэнд орсноосоо болоод угаасаа генээ дагаад нэг өвчтэй, төрөлхийн нэг өвчтэй, генийн гаралтай өвчтэй байх нь аюу илбэг байдаг. Тэгэхээр ер нь яг эрүүл мэндийн талаасаа бодоход бол доместикууд аюу зүгээр. Тэгээ зан характерын хувьд ч ихсэн тийм нэг хэмсэг зан авир гайгүй, ерөнхийдөө нөхөрсөг, жоохон тоглож наадах дуртай төрлийн дүү байдаг. Цэвэр үйлдвэрүүд болохоор ер нь тоотой идүүд нь бол энэ хэмсэг хамраа өргөл байж идэв штэ нэг өөртөө эзний хүргээд байхаар нэг хүрхээс нэг тийм дургу зарим бүр яг модel шиг